өдөр цаг заваа гарган суралцаж хөгжгөөр ирсэн нийт капиталын хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлгэцэн дээрх зургийг хараад та бүхэнд юу бодогдсон бэ? Яг зөв. Энэ бол шинэ жил. 2025 он дуусгаад нэгэн сарын хугацаа өлчжээ. Жил болгоны үдээд бид өнгөрсөн жилийнхээ ололт амжилтыг дүгнэж дараа жилдээ илүү сайн хүн байхын тулд өөрсдийн зорилгыг тодорхойлж хүслийн жагсаалтаа бичдэг. Магадгүй шинэ бизнес эхлүүлэх, шинэ спортоор хичээлэх гэх мэт. Гэвч өнөөдөр бичсэн энэ хүслийн жагсаалтаа бид дараа жилийн үдээд нээгээд харахад ихэнх нь билээгүй байх тохиолдол та бид бүгдээрэнд нь байдаг шүү дээ. Гэвч ажил дээр ч гэсэн ялгаагүй. Бид ямар нэгэн шинэ санаа гаргадаг, шинэ төсөл төлөвлөдөг. Гэтэ түүнийгээ туршиж үзэхээс илүү бодож л суудаг. Тиймээс өнөөдөр би та бүхэнд бодлоос туршилт руу, төлөвлөгөөнөөс бодит үр дүнд хүргэх дизайн сэтгэлгээ ба дизайн спринтийн аргыг хүслэн миний бие та бүхэнд танилцуулахад бэлэн боллоо. Дизайн сэтгэлгээ гэдэг нь өнөөдөр бидэнд шинэ ойлголт юм шиг санагддаг. Гэвч яг үнэндээ энэ нь 80 гаруй жилийн өмнө бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ертөнцөөс үүссэн байдаг. Тухайн үеийн томоохон компаниуд болох IBM, Ford, Coca-Cola нэг асуудлыг маш сайн ойлгосноор өнөөдрийн энэ алдартай олон сая хэрэглэгчтэй компаниудын амжилтыг эхлэл тавьсан байдаг. Тэр юу вэ гэвэл тэдний гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээл дээр гараад амжилттай болох хэсэг нь ямар нэгэн дэвшилтэт техник технологид биш, харин хэрэглэгчийн туршлага, сэтгэл ханамжиндаа байдаг юм байна гэдгийг тэд ойлгосон. Ингээд энэ үеэс эхлээд дизайн гэдэг үг нь зөвхөн өнгө хэлбэр байхаа болоод сэтгэх арга болж хувирсан. Ингээд дизайнерууд, инженерүүд, судлаачид бүгд хамтдаа нэг ширээний ард сууж хэрэглэгчийн асуудлыг шийдэж эхэлсэн. Үүнийг бид хэрэглэгчийн асуудлыг гүн ойлгож, тэрэндээ тохирсон бүтээл санаачлаг гаргах сэтгэлгээний арга зүй буюу дизайн сэтгэлгээ гэж хэлдэг. Тэгвэл зөвхөн дизайн сэтгэлгээтэй байхад хангалттай юу? Хэрвээ бид зөвхөн бодож төлөвлөж байвал нөгөө л хүслийн жагсаалтаа бичиж байгаатай адилхан. Тийм учраас бид нар яаж бодох вэ гэдгээс гадна яаж турших вэ гэдэг нь ч гэсэн чухал юм байна. Дизайн сэтгэлгээ нь өөрөө сэтгэлгээний арга байдаг бол дизайн спринтэнд харин тухайн аргыг хязгаарлагдмал хугацаанд хэрэгжүүлэх процесс байдаг. Өөрөөр хэлэх юм бол бид өдөр болгон илүү шин санаа гаргая, бүтээл сэтгэе гэж ярьдаг. Гэвч бодит байдал дээр бид нар тэгж хязгааргүй бодож суух цаг хугацаа, нөөц боломж бас кофе ч байхгүй. Хаяа бид илүү сайн бодъё гэж бодсоор агаад нэг мэтгэд бүхэл бүтэн өдөр өнгөрсөн байх тохиолдолд та бидэнд цөөнгүй тохиолддог. Тийм учраас хамгийн сайн санаа бол туршигдсан санаа. Харин туршигдсан санаа л инновацийг бий болгодог. Бид яаж бодох вэ гэдгээс гадна яаж турших вэ гэдэг нь чухал. Харин эндээс л дизайн спринт эхэлдэг. Өөрөөр хэлбэл уламжлал аргачлаар бид нар ямар нэгэн санаа гаргаад түүнийг бүтээгээд зах зээл дээр танилцуулсныхаа дараа алдаатай байсан уу эсвэл амжилттай болсон уу гэдгийг мэддэг. Харин дизайн спринт нь үүнийг өөрчилдөг. Бид санаагаа гаргаад түүнээсээ шууд суралцах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл төрүүлж туршна гэдэг нь алдаа гаргахын нэр биш. Бид нэр харин ч эрсдлээ илүү өртнөөс олж харж алдаагаа засах боломж нь болдог. Тэгвэл дизайн спринт нь анх хаанаас эхлээд хэн хэрэглэж өнөөдөр хаана яваа вэ? Дизайн спринт анх 2010 онд Google-ийн стартап компаниудыг хөгжүүлдэг, тэдэнд менторшип үйлчилгээ үзүүлдэг Google Ventures гэх байгууллагаас үүссэн байдаг. Тэдний өмнө нэг асуулт байсан. Бид яагаад гайхалтай санаанууд гаргадаг хэрнээ түүнийгээ зах зээл дээр туршиж баталгаажуулахад хэд их цаг, хэд их зардал алддаг юм бэ? Ингээд тэд 5 хоногийн дизайн спринтийн аргыг танилцуулаад Google компани эхлээд дотооддоо өөрсдийн санаагаа маш богино хугацаанд туршиж баталгаажуулж чадсанаар өнөөдөр дэлхийн нийт эдийн засгийн 40 гаруй хувийг эзэлдэг топ 500 компани заавалчгүй хэрэглэх арга зүй болж хувирсан байна. Тэгвэл уламжлал аргачлаар бид нар ямар нэгэн санаа гаргаад түүнийгээ туршиж баталгаажуулахад дунджаа 3 сараас 1 жилийг зарцуулдаг. Харин дизайн спринтэнд бид 5 хоногийн дотор хэрэглэгчийн бодит санал шүүмжийг авч ажиллах боломжийг олгодог. Судалгаагаар үзэхэд дизайн спринт хэрэглэдэг байгууллагуудын цаг хугацаа, шийдвэр гаргах чанар болон хамтын ажиллагаа, хэрэглэгчийн ойлголт зэрэг инновацийн гол үзүүлэлтүүд нь бүгд 80-аас дээш хувийн өсөлттэй буюу 2 дахин сайжирсан байдаг. Гэвч бид ихэвчлэн дизайн спринтийг зөвхөн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх аргачлал гэж үздэг. Яг үүндээ энэ нь стратегийн түвшний томоохон асуудлуудаас эхлээд ажилтан бүрт өдөр тутам тохиолддог жижиг асуудлуудыг хүртэл шийдэхэд ашиглагддаг. Тэгвэл яг энэ яриад байгаа дизайн спринтийг бид яг яаж хийх вэ?
Үндсэндээ дизайн спринт нь 5 үе шаттай. Хэрвээ бид энэ 5 үе шатыг алдагдуулахгүй хийж чадах юм бол үүнийг 5 хоног биш харин бүр 1 хоногт чих боломжтой байдаг. Ингээд дизайн спринтийн хамгийн ихний үе шатанд бид нар асуудлыг ойлгодог. Энд өөр мэрэгжилтэй, өөр ур чадвартай хүмүүсийг нэг баг болгож нэгтгэснээр асуудлыг илүү өргөн хүрээнээс харж илүү шинэлэг санаа, шинэлэг шийдэл гарах боломж нь бүрддэг. Энэ үед бид нэг ойлголт, нэгдсэн зорилготой болох нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл бид асуудлыг ойлгохгүйгээр шийдлийг гаргаж чадахгүй. Ингээд асуудлуудаа тодорхойлсон бол бид нэр тухайн асуудлыг шийдэх шийдлүүдээ санаачилдаг. Энд ямар нэгэн хязгаар гэж байхгүй. Та өөрийн хамгийн галзуу гэж утсан санаагаа хүртэл энэ дээр гаргах боломжтой байдаг. Учир нь энд байгаа бүх санаа үнцэнтэй. Магадгүй зарим нэг хурал уулзалтын үеэр танаас дээд албан тушаалтаа орж ирээд бидэнд нэг ийм асуудал гарлаа. Үүнийг ингэж шийдэх байх. Эсвэл бидэнд нэг ийм санаа байна. Үүнийг ингэж хийх байх гэдэг. Үүнийг сонсоод бид яадаг вэ гэхээр захирал хэлж байгаа юм чи үний юм хэлж байгаа. Ахлах хэлж байгаа юм чи буруу юм хэлэхгүй байх гэд тэдний сэтгэх хэм маягийг нь даган дуурайх хэм маягт орж даган дуурайж өөрсдийн сэтгэх хүрээгээ хязгаарлаж орхидог. Харин дизайн спринт нь үүний эсрэг байдаг. Бид тусдаа өөрсдийн бие даасан санаагаа гаргадаг. Өөрөөр хэлбэл нэгнийхээ бодол нөлөөлөх ямар ч боломж байхгүй. Ингээд бид санаануудаа гаргасан бол 3 дугаар үе шатнд бид нар хамгийн шилдэг санаагаа сонгодог. Энэ санаа нь харин бидний урт хугацааны зорилттой нийцтэй байх ёстой. Санаагаа сонгохдоо бид нэр багаараа санал хурааж сонгоно. Ингээд сонгосон санаагаа хамгийн хурдан, хамгийн энгийн аргаар туршилтын загвар болгож боловсруулдаг. Энэ туршилтын загвар нь заавал төгс байх албагүй. Гэхдээ хэрэглэгчийн бодит санал шүүмжийг авч чадхуйц байхад л хангалттай байдаг. Ингээд бид гаргасан санаагаа хамгийн эцсийн үе шатнд эцэг хэрэглэгчдэрээ туршиж тэдний хариу үйлдэлийг ажиглан өөрсдийн бодит ойлголт мэдрэмж авдаг. Гэхдээ ингэж туршил хийхдээ нийтдээ 5 хүн дээр туршилт хийх нь хангалттай юм байна гэдгийг дизайн спринтийн үндэслэгч Джек Нэп хэлсэн байдаг. Учир нь тэр 5 хүн нийт харилцагчийн 85%-ийг төлөөлж чаддаг. Магадгүй тэр 5 хүний бидний эхний 3-аас нь шинэ асуудлууд, шинэ ойлголт, шинэ санаануудыг олж хардаг. Харин 4-5-аас эхлээд энэ нь илүү давтагдах хэм маягт ордог байна. Ингээд бид туршилтаа хийж дуусны дараа үр дүн магадгүй ямар ч гэж болно. Амжилттай боллоо гэвэл бид нар санаагаа илүү боловсруулад дараагийн түвшинд нь гаргадаг. Харин амжилтгүй боллоо гэд энэ нь өөрөө алдаа биш. Учир нь бид 50 биш, 500 биш, магадгүй бүр 5 саяч биш. Бид 5 хүний өмнө алдаа гаргасан байдаг. Харин тэр 5 хүн бидний хамгийн үнцэнтэй багшилдаг. Энэ туршилтын ачаар бид нар санаагаа бодит амьдралдаа хэр ойр байгааг мэдэж дараагийн алхмаа яг хаанаас, юунаас эхлэхээ илүү сайн ойлгож тодорхойлж чаддаг. Тэгвэл та магадгүй гайхаж байгаа 5 хоногт үр дүн гаргана гэдэгт. Яг өндөө үүнийг сонсоод би ч гэсэн ихэндээ итгээгүй. Гэхдээ бид хөвчлэн юу гэж боддог вэ гэхээр сайн үр дүнд хүрэхин тулд илүү олон цаг, илүү олон хоног хэрэгтэй гэж боддог. Нэг зүйлийг ойлгосон нь хугацаа биш, төвлөрөл үр дүнг бий болгодог. Харин дизайн спринт нь үүнийг ашигладаг. Бид яагаад санаагаа ийм хурдан хугацаанд туршдаг вэ? Нэгийн энгийн жишээ хэлье л дээ. Та нэг ажилтнаа магадгүй энэ ажлыг маргааш хийгээд эсвэл дараа 7 хоногийн баасан гараг гэхэд хийгээд ирээрэй гэж хэлсэн. Гэвч хөвчлэн энэ тохиолдолд үр дүн нь ижлэгэн байдаг. Яагаад гэж вэ? Яагаад гэвэл бид нар урт хугацаатай байх тусам юмсыг хойш тавьж, эргэлзэж, төгс болгох гэж цагаа алддаг. Харин богино хугацаанд шахагдвал бид нар хамгийн чухал зүйлдээ хамгийн сайн төвлөрдөг. Учир нь энэ үед хүний тарих нөгөө survival mode буюу амьд үлдэх горимж шилжиж, аюул, дарамт, шаардлагыг мэдрэх үед хамгийн хурдан хугацаанд хамгийн зөв шийдвэрээ гаргаж чаддаг. Харин энийг хамгийн ухаалгаар ашиглаад байгаа арга нь өөрөө дизайн спринт байдаг. Тийм ч учраас бид 7 хоног, сар, улирлын үр дүн 5 хоногт гаргах боломжийг өгөөд байгаа юм. Тэгвэл манай байгууллага дизайн спринт хийдэг үү? Мэдээж хийдэг. Учир нь хурдан суралцах, хурдан турших нь манай байгууллагын ДНХ бидний ажиллах хэм маяг. 2023 оноос эхлэн өнөөдрийг хүртэл бид нар нийтдээ 40 гаруй дизайн спринтийг амжилттай зохион байгуулсан. Үүний үр дүнд бид нар хиймэл оюун суурилсан дижитал 2 зээлийн бүтээгдэхүүн, мөн зээлийн борлуулалт болон төлөвлөлтийн процесс, хамгийн хурдан хамгийн хэлбэр NetPay аппликацийн зах зээл дээр амжилттай нэвтрүүлснээс гадна өнөөдөр байгууллагын бүхий л үе шатны хурал төлөвлөгөө, үйл ажиллагааны зарчимдаа хүртэл бид нар дизайн спринтийг ашиглаж байна.
Тийм ч учраас санхүүгийн бүх үйлчилгээ 100% дижиталаар шийдсэн анхны санхүүгийн байгууллага болно гэдэгт би та энэ тахиуд цугаа бид бүгдээрээ итгэдэг. Учир нь бид жил бүр өмнөх жилүүдээсээ 2 дахин их өсөлтийг хийж инновацийг бүтээх соёлд суралцаар байгаа. Төгсгөлд нь хэлхээс илүү ойлгож бодхоос илүү турш. Хэрвээ танд шин санаа байгаа бол туршиж үзэх хүсэн зүйл байвал одоо бүх үлээ. Түүнийг хэл, турш, батал. Учир нь таны спринт өнөөдрөөс эхэлж байна. Баярлалаа.